Өдрийн мэнд эрхэм үзэгчдээ ярилцах цаг нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн зочноор Налах дүүргийн засаг дарга, Налах дүүргийн онцгой комиссийн дарга Арднаа Озар өргөдөж оролцож байна. За танд өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За ерөнхийдөө та бит хоёр өнөөдөр бас нэлээд хөнгөн сэдвэр одоо таны тэр болгон бас нэг хүмүүсийн асуугаад байдаггүй сэдвүүдээр төлхөө ярилцъя гэж би таныг өнөөдрийнхөө зочноор урьсан. За ерөнхийдөө яг одоо өнөөдөр нэвтрүүлэгт оролцохоор ирэхийн өмнө ямар чухал ажлыг бас амжуулаад ирв. Ер нь өнөөдрийн ажлын төлөвлөлт юу байв? За өнөөдөр нийслэлийн удирдах ажлын шуурхай болдог. Үргэлжлүүлээд дүүргийн удирдах ажилтны шуурхай. Өмнөх 7 хоногт хийсэн ажлын дүгнэх, цаашдаа хэрэгжүүлэх, дутуугийн гүйцээх, тэр дундаа бас энэ ковидын үед бас халдваргүйтэл иргэдийн аюулгүй байдлыг хангах. За хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд. Ялангуяа бас дүүргийн дарга явуулын өрөө бас хороод бүрээ явж эхнээс ахуулаад бас шатараатай бас асуудлуудыг шийдээд явж өнөөдөр хамгийн гол нэг асуудал бас манай 1-р хорооны иргэдээс хамгийн их асуудал яригддаг энэ замын асуудал. Төсөв хөрөнгөтэй холбоотойгоор бас нэлээд хойшлогддог, зурггүй бол хийгддэг. Гэхдээ бол яг ч харахгүй бас энэ онц хүнд үед дээрээс нь энэ онцгой үед имлэг цагдаа онцгой одоо ингээд галын машин бүх юм одоо яаралтай одоо энэ тусламж үзүүлэх иргэнд хүрэх ажлууд үүдэг. Гэтэл нөгөө зам нь одоо юм болохоор бас ингээд бартаа замаараа явахад цаг хугацаа алддаг бас ийм асуудал байгаа учраас яалтчгүй одоо бас өнөөдөр иргэдийн хурлаараа тэргүүлэгчдийн хурлаараа бас энэ хөрөнгөний асуудлыг их нээлжин шийдэх. Ямар ч байсан засварын ажлыг энэ жилд нь засварын ажлыг бас тодорхой хэмжээнд тодтголоор юм оруулбал замаа янзлах гэсэн ийм чиг үүргээр мэрэгжлийн байгууллагууд бас дүгнэлтийг гаргуулж хөрөнгөний одоо хэр хэмжээний хөрөнгө гарах нь гэдэг энэ асуудлуудын шийдээд би ч бас замаараа бас сая өөрөө явж шалгачаад тэгээ сая одоо орж ирж байна. Ялт жарахгүй хүнд цаг үед тулж ирчээд байна. Хүнд амаргүй цаг үед одоо дүүргийн засаг даргаар 2 дахь удаага томилогдож ажиллаж байна. Ерөнхийдөө юу бодогдож байна? Энэ хүнд цаг үеийг одоо давж гарах хамгийн гол одоо энд бол бид хамгийн гол нь бас цаг алдахгүй хурдан шуурхай гэж авах. Инхэнд бол бас иргэдийн өөрсдийн оролцоог бий болгох. Тэгж үүднээсээ ер нь бас одоо энэ ковид сүүлийн 2 жил гаруй хугацаанд бас ганцхан одоо дүүрэг гэхгүй улсын хэмжээнд нэлээ одоо энэ хүнд асуудал бий болж байгаа. Гэхдээ энэний төлөө бид хариуцлагатай байх л юм цаг үе ирсэн байна. Иргэн бүр өөрийн гэсэн хариуцлагатай байл бас энэ ковидын цаанд гарах бүрэн боломж байгаа. Гэхдээ бол бас аль болохоор бас энэ эрсдлийг бууруулахын тулд энэний эсрэг ковидын эсрэг арга хэмжээ зохион байгуулахын тулд заавалжгүй иргэдийн өөрсдийнх нь одоо хариуцлагыг одоо бас өндөржүүлж хамтын хүчээр даван туулах ийм одоо цэг дээр ирсэн байна. Мэргэжлийн байгууллагууд ганц дан хийхээсээ илүү иргэд бид өөрсдөө халдварлаа одоо журмаа дэгээ сайн барьчаа хэдий 100 дэлгэр цаг байгаач одоо хүмүүс мань амарч зугаалах эсвэл одоо нэг агаарт гарыг гэсэн юм итгэл байгаа боловч бас энэ нөхцөл байдлаа ойлгож бас одоо тэр гаргаж байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлээсэй л гэдэг одоо ийм байр суурийг бол одоо иргэддээ бол тавьж байгаа. Ер нь таны ажлын нэг өдөр өглөө хэдэн цагаас эхэлдэг вэ? За ажлын нэг өдрийн төлөвлөлт ер нь яг энэ ковидын хуулийн үед ямар хөө одоо хөрөмж байна? За энэ бол өглөө өөрийн 5 жингээс үдшийн бүрээ хүртэл явж байгаа. Ягаад тэгэхээр штаб бол 24 цаг ажиллаж байгаа. Мэдээл бол иргэн бүрт одоо хүрэх ёстой. Тэрнээс өмнө урьдчилан сэргийлэх ажлууд хийж байгаа учраас бол цагийг яг хэдэн цагаас эхлэх гэхээсээ илүү яг газар цуг хугацаанд нь хугацаа алдахгүй асуудлыг шийдвэрлэх цаг мөч байдаг. Тийм учраас бол 24 цаг бол тасралтгүй одоо өөр гүйцэтгэж албаа хаагчтайгаа зөв энэ зэрэгцэн бол ажиллаж байна. Энэ дээр бол бүх одоо мэргэжлийн байгууллага дээрээс нь энд штабаас бол манай засаг даргын тамгын газар байгуулгын удирдлагууд одоо ээлжээр жижигүрт гарч байгаа. Тэгээ мэдээлэл болгон болохоор иргэдтэй хурдан хүргэхийн тулд одоо ингээд бид нэр илүү сонор сэнжтэй илүү хариуцлагатай ажиллаж байгаа одоо энэ цаг үед бол инхээс өөр арга байхгүй биднийг бол иргэдийн одоо аюулгүй байдал гэдэг бол хамгийн чухал байдал. Дүүргийн онцгой комиссийг таны хувьд бас тэргүүлж ажилладаг. За дүүргийн онцгой комисс дээр нь ямар одоо хүмүүс ажилтг юм бэ? Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй. За дүүргийн онцгой комиссд бол онцгой байдлын хэлцээс авахуулаад
Яг мэрэгжлийн байгууллагын улсууд бол их хвчлэн хамгаалж оролцдог. Тэр дундаа бас дүүргийн удирдлагууд бол 6-8 хорооны засаг дарганараас ахуулаад одоо ингээд бүрэлдэхүүн байдаг. Энэ дээр нэмээд улаан загнуулсан бол ордог. Яагаад тэгэхээр нийт иргэдийн бүлэг, иргэдийн одоо сайн дурын одоо ажлыг гүйцэтгэх нь. Ялангуяа бол манай улаан загнуулмаа бол энэ гамшиг ослын үед мөн одоо бас яг энэ онц үед бол бас энэ иргэдийг гүн шугамн та байх талаасаа бол одоо бас илүү иргэдэд мэдээлэл өгөх нь илүү ойр байдаг учраас онцгой комисс бол 34 хүний бүрэлдэхүүнтэй одоо ажиллаа хийж явж байгаа. За бодит одоо нөхцөл байдал гэх юм бол ер нь бол хэвлэлүүдээр урин дулааны цагт налах дүүргийн нутаг дэвсгэрт усан давтжээ. Эсвэл одоо машинтаа усан чивээд налах дүүргийн онцгой байдлын албаа хаагчид аварчээ ч гэх юм уу тий. Яг энэ аялал жуулчлалын бүсийг дагсан ингээд асуудлууд гардаг. Энэ хэрээрээ мэдээж төрийн байгууллагын ачаал мэдж гин гэж та ярьж байна. Ер нь бол яг налахчуудын энэ асуудлуудыг та одоо нийслэлийн иргэдийн хуралд налах дүүргээ төлөөлөгчөөр сонгогдсон. Энэ асуудлуудыгаа ер нь нийслэлийн түвшинд одоо хэр бас ойлгуулж харилцаж хамтарч ажиллаж байгаа вэ? За ер нь бол байнгын ажиллагаатай байгаа. Нэгд одоо би бас дүүргийнхаа хорооноос бас дүүргийнхаа иргэдийн хуралдаа гарсан. Мөн нийслэлтэй бас одоо 8 хорооныхаа иргэдийн саналаар бас нийслэлтэй одоо төлөөлөгчөөр сууж байгаа. Энэ хугацаанд хамгийн гол нь иргэдийн өнөөдрийн тулгамдж байгаа асуудлуудыг шатараал нь л одоо хэрэгжүүлэхийн тулд асуудлыгаа яг зөв оновчтойгоор тавих. Яагаад би ингэж хэлж яах гэхээр одоо өнөөдөр хүн болгон одоо заавалжгүй хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд байдаг. Гэтэл энэ тэр болгон одоо өнөөдрийн одоо энэ эдийн засгийн хувьд хүнд хүчээр байгаа үед бол хөрөнгө оруулалтын асуудлууд бол угаасаа одоо улс нийслэлтэй бол одоо хөрөнгө оруулалтын шинээр бол хөрөнгө оруулалтын асуудал хийгдэхгүй. Аль болохоор л одоо хэмнэх, танах ийм одоо ажлууд бол явагдаж байгаа. Гэсэн хэдий ч бас бид нар өнөөдөр иргэдийнхээ одоо асуудлыг шийдвэрлэхийн тулд шат чадандаа бол одоо бас асуудлуудаа тавиа явж байгаа. Тэгээд жүүднээс бас бид нэр энэ дэд үтцэц одоо камер жуулт, гэрэл төлөв, ногоон байгууламж, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт хийх, боловсролын салбартаа хөрөнгө оруулалт хийгээд салбар бүр болж байгаа асуудлуудаа ийм одоо системтэйгээр одоо асуудлуудыг шийдвэрлэхээр асуудлуудаа тавиад бас эхнээсээ хэрэгжээд за зарим нэг нь одоо ирэх одоо 22 онд бас хэрэгжүүлэх энэ одоо шатараас ажлуудыг бол бас иргэдийн хуралдаа нийслэлийн иргэдийн хуралдаа тавиад асуудлыг шийдэж байна. Гол бас асуудал бол энэ гэмт хэрэг урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг бууруулах. Энийг бууруулахын тулд бас тодорхой хэмжээний санхүүжилтийг бас нийслэлийн гэмт хэрэг урьдчилан сэргийлэх зөвлөлөөр бас тавиулахаас ахуулаад одоо илүү одоо тулж ажиллах юм ажлуудыг хийж байна. Тэр үүднээс бол илүү нэгт уялдаатай болсон гэж бол ойлгож байна. Нийслэлийн иргэдийн хурал, нийслэлийн засаг даргын хамгийн газар, нийслэлийн засаг дарга хотын зэрэгчтэйгээ бид илүү тулж ажиллаж, шуурхаагаа бол одоо бас байгууллагуудаар явж одоо нийслэлийн засаг дарга явж хийж байна. Яг энэ хэмжээгээр бас дүүрэг дээр асуудлуудыг шийдээд тодорхой асуудлуудыг шийдэх яг бичээ газар дээр нь ажиллах. Энэ бол нөгөө бидний засаг даргын явуулын өөрөө иргэдийнхээ дунд ажилтдаг шиг яг бас ийм систем рүү орж байгаа. Хоёулаа ерөнхийдөө одоо ковидын нөхцөл байдлын хадлаар яг одоогийн амин чухал асуудлын талаар яриа. Дараа нь яг энэ хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд, за иргэдээ сонирхож байгаа асуудлуудад би бас хариултыг авъя гэж бодож байна. За ковидын нөхцөл байдал мэдээж амаргүй цаг үе байна. Олон эмчнэр, цагдаа нар, мэрэгжлийн байгууллагууд одоо ар гэр бүл хүүхдээ мартаад үнэхээр шаргуу ажиллаж байгаа. Эдгээр албаа хаагчтай ирнэ одоо ямар байдлаар дэм гэх юм уу те сэтгэлийн дэм болоо бусад дэмжлэгүүдийг үзүүлж ажиллаж байгаа нэг дүүргийн засаг даргын хувьд. За тухайн хүний одоо ажиллах орчин гэж бий байх хэрэгтэй. Тийм учраас бол эмнэлэг онцгой мэрэгжлийн хяналт одоо бүх ажиллаж байгаа ямар ч байсан байгууллагатай ажиллах тийм тав тухтай нөхцөл байдлыг одоо хангах гэж одоо хичээж байгаа. Энэ бол бас нэг ажил дээрээ ирээд нэг тав тухтай байх, орчин нь хүртэл одоо аюулгүй байх, эрүүл байх ийм орчноос нь авахлаад энэ ар гэрийнх нь амьдралыг бол бас одоо нөхцөл боломжийн ажлын нөхцөл боломжийн одоо хангая гэдэг нэгдүгээр. Хоёрдугаарт бол
Мэдээж энэ хүмүүс бол бас энэ ажил хийж байгаа, ажил хийгээ цалин хэдий авч байгаа ч бас одоо энэ урамшууллын механизм бас нэг жоохон боловсруулж аль болохоор бид нэр одоо холбогдох дээд байгууллагуудад нь цалингийн өгөөс гадна урамшууллынхаа одоо системийг илүү боловсруулж нэмж өгөөч гэдэг тал дээр бас асуудлуудыг ярьж байна. Зарим тохиолдолд бас онцгой байдлынхаа чиглэлээр бас хүнсний бүтээгдэхүүнийг бас одоо яг энэ ажиллаж байгаа албан хаагчтай бас одоо өөрсөнд нь хөөгөх. Яг тэгэхээр энэний цаана хар гэр байгаа. Хар гэр амьдрал байгаа, хөөгдүүд нь байгаа. Дээрээс нь 12 дахь ангийн хөөгдүүд маань одоо төгсөх гэж байна. Мэдээж энд байгаа хүмүүс эцэг эхчүүдийн хөөгдүүд нь бас 12 анги төгсөх гэж байгаа. Тэгвэл тэр хөөгдүүдэд нь бас өнөөдөр нэг ном ч гэсэн өгөөд, нэг багш, нэг одоо хүмүүс ч гэсэн танхимын хичээлийн гаргаад даатлагын хичээлийн бас тэнд нь өгөх. Ингэжээж бас одоо тэр айл гэрээ амьдралыг авч явах боломжийг бас бид нэр бас эндээс тэр захиргааны байгууллагаас бас хамтын хүчээр дэм үгүй гэсэн ийм нөхцөл байдлуудаар бас бид нар хандаж бас энэ явж байгаа. Үнэхээр болдог бол одоо боломжтой хэлбэрээрээ л одоо урамшууллын зүйлийг өгөх ийм шаардлага бол зайлшгүй гардаг. Гэхдээ өнөөдөр бас эдийн засгийн санхүүгийн хувьд бол бас ямар боломж байгаа вэ? Яг боломжтой та бас одоо тухайн одоо хүнд хэрэгцээтэй энэ одоо цалин хөлсөөс нь ахуулаад нийгмийн асуудлын шийдвэрлэхээс нь ахуулаад ингээд бас тодорхой ажлуудыг бол бас яг байгууллагаар нь зохион байгуулаад асуудлыг шийдэд явж байгаа. Энэ жилийн томоохон зорилтууд юу вэ? 21 оны. За 21 онд бол бид нэр бас их маш их олон бүтээн байгуулалтын нэг тэр юу гэхээр боловсролын салбар. Тэр дундаа өнөөдөр хүүхдийн сургаан хамгаалалт маш их тутмаг байдаг. Цэцэрлэгийн хүүхдийн нас. Ялангуяа 2-оос одоо 5 насны хүүхдүүд. Гэтэл энд бол бид нийтдээ 3500 хүүхдүүд байдаг. Энэ чинь ер нь 1800 2000 л одоо хамрагдана. Бусад одоо хүүхдүүд нь хамрагдаж чаддгүй. Тэгвэл энэ жил одоо бид 240 хүүхдийн цэцэрлэгийн зохицолбор сургууль цэцэрлэгийн зохицолбороо одоо бид нар ашиглалтанд оруулах зогссон байсан ажлуудыг нь бол эрчимжүүлээд яваад эхэлж байна. 240 хүүхдийн цэцэрлэгийн асуудал 2022 онд бол орно. Гэхдээ суурин тавиад эхэлжлээ. Ажил нь бол нэлээд эрчтэй явж байна. Энийгээ бол бид нар бас араас нь илүү төлхөө харж тэр одоо аж ахуй нэгжүүд төрийн байгууллагынхаа оролцоог нэмүүлж байна. Аль болохоор дүүргээс ямар нэгэн одоо тийм цогсох дүүргийн одоо асуудал дээр одоо хойшоо сулах ерөөсөө юм асуудал байж болохгүй гэдэг байр суурьтай байдаг. Тэр чүүднээсээ бид мэргэжлийн байгууллага, дулаан, цахилгаан, цэвэр усныхаа байгууламжийг энэ одоо төлөвлөгөөтэй бүгдийн яг газар дээр нь ажилуулдаг. Шаардлагатай техникийн нөхцөлийн цаг алдуулгүй гаргаж газрын асуудал байна гэдэг. Гэх мэтчлэн хоорондын уялдааг нь илүү сайжруулж яж бас энэ барилгын ажил, хөрөнгө оруулалтын ажлуудаа илүү төлхөө явуулъя гэсэн ийм бас бодлого төлөвлөлтөй барьсан явж байна. Зарим тохиолдолд бас энэ иргэдийн хоролцоог нэмэгдүүлж байна. Зарим нэг тохиолдолд иргэд маань бас өөрсдөө бид санаачлаа гэдэг одоо нэг төгрөгч гэсэн одоо бид нар хандивлъя гэдэг одоо тэгвэл тэрэн дээр нь бас одоо дүүрэг тодорхой хэмжээний дэмжлэгээ үзүүлээд хамтын хүчээр одоо бас юмөө хий гэсэн ийм хөдөлгөөнд ороо явж байна. Энэ бол хамгийн их одоо бас баярлуулалттай зүйл болж байгаа. Тэгээ бид бол бас энэ цахимаар одоо сургалтаа авах датагийн одоо хүүхдүүдтэй өгөхөөс ахуулаад дээрээс нь тестийг одоо цахимаар авч бас хүүхдүүдийнхээ одоо мэдлэгийн төвшинг одоо шалгах тэр хэмжээгээр нь одоо бас одоо сургалтанд нь хамруулах. Нэг ялангуяа одоо бол багш эцэг их хүүхдийн гурван холбоог илүү баттгах, илүү одоо сайжруулах, ингээхийн тулд одоо бодлогын чанарын одоо хангамжуудыг өгөх, зөв бодлого гаргах. Ковид гэж хийж байгаа ч энэ цаана байгаа хүүхдүүд маань яаж эрхэм зөрчигдөд байна. Хүүхдүүдийн эрхээ зөрчүүлэхгүй тулд энэ хүүхэд болоо сурч боловсрох хэрэгтэй гэсэн. Гэтэл яг ковид гэрт нь байгаад байгаа болохоор одоо гарч орж болохгүй л гэдгээс илүү хориод байдаг нөгөө тал нь. Тэгэхээр нөгөө хэд их хориод байхаар хүүхдүүд чинь одоо гараал одоо аль ном гэхээсээ илүү бас нэг агаарт гарчих одоо тийм ээ ийм нөхцөл боломж байх учраас аль болохоор сонирхолтой зүйлүүдийг одоо бас хичээлийнх нь гадуур явуулах юм. Тийм учраас одоо яг харьяа гэрүүл хүүхд залуучуудын хилцс, оноо боловсролын хилцс, тэгээд дундаа одоо манай соёл урлаг, биеийн тамир энэ байгууллагуудынхаа ажлын уялдааг илүү сайжруулж ганцхан одоо та хичээл ном гэхээс илүү бас одоо завсар жууланд биеийн хөдөлгөөнөө яаж хийх юм.
нөгөө биеийн тамираар яаж хичээлэх хэвээр, яа та өөрийгөө чирэгжүүлэх хэвээр, эмнэлэг нь одоо амаа яаж угаах хэвээр. Гэ өмнө нь хийжсэн бид нар бас дадлагтай олон ажлууд шилдэг юмнууд байгаа. Одоо амны хөндөгээ цэвэрлэх, амын олимпиадад орж исэн. Боорын аппарат аваад нэг сургууль дээр бүтэн тавиад хүүхдүүдэд ирүүлжүүлсэн. Энийг дахиад сэргээе. Тэгжээж одоо энэ хүмүүс илүү одоо хүүхдүүдийнхээ боловсролын хажуугаар бас энэ нэмэлт зүйлийг хийхээр хүүхэд өөрөө соёнгийн ирэх үйл ажиллагаанд уялдаад ирэхээр өөрөө нөгөө хичээлээ хийх дур сонирхол бий болно. Тэгэхээр хамгийн гол нь энэ хүүхдийг хичээл хийх дур сонирхлыг л төрүүлэх ажлуудыг хийнэ. Ядаж нэг ном бариад уншдаг юм байх хэрэгтэй. Тэгээд бидний бас нэг номын сайн нөхөр уулыг бас ажлуудыг бас одоо хороогоороо дамжуулаа явуулсан. Гэх мэтчлэн одоо бас өөрийг нь биеэн дааж хийх боломжийг бас хангая гэж ийм чиглэлүүд бас бодлогынхаа төвшин, боловсролынхаа төвшин нэмэгдүүлэх тал дээр ингэж ажиллаж байна. Тэгээд утгагүй бол мэдээж танхимын хичээрээр эхлэхээр бас хүүхдүүд гинт нөгөө бас энгийн байж байгаа гэрээр цахим гэж байгаа гинт танхимд ороод ирэхээр бас нөгөө солилцооноосоо болоод бас хүүхэд бас бэлтгэлээ хангах тийм ээ. Орон зайны хувьд бас цаг хугацаа шаардах бас юм байх учраас ерөөсөө энэ завсар гарахгүй цахимаараач адилхан байдаг, танхимаараач адилхан байдаг ийм сэтгэл зүг бас хүүхдүүдэд бас тасган зохицуулах ажлуудыг бас илүү хийх энэ чиглэлээр бас ажлууд хийгээд ингээ явж байгаа асуудууд байна. Одоо ч ирэндээ хүссэн хүсээгүй яг энэ ковидын нөхцөлөдлийн үед цахим шилжилт гэдэг зүйл рүү ирнэ. Боловсролын системч тэр ер нь худалдаа үйлчилгээ бүхэл салбар шилжгээс өөр аргагүй нөхцөлөд үүсээд байна л та. Тэгэхээр цаашдаа зөвхөн танхим гэлтгүй хүүхдүүд маань одоо хаанаас ч боловсролыг цахимаар авах юм боломжийг бас гарцаа авахгүй суралцах ийм л нөхцөлөд харагдаж байна. За дараагийн нэг асуулт байна. Дараагийн асуулт нь болохоор би таны нэг ярилцлаганаас сонсч ирсэн. Цэргийн насныхаа одоо энэ залуучуудыгаа эрүүлжүүлэх хэрэгтэй байна гэдэг нэг үнцгийг таваас иржсэн. Энүүгээ бас жоохон дэлгэрүүлээ. За бид бол ер нь одоо сүүлийн 4 жил одоо цэргийн татлагыг зохион байгуулж бас дүүрэг дээр одоо яг цэргийн албаны насны тоогоо бол бид нар дүүрэг бол хангалттай үүсэж явж байгаа. Гэтэл яг энэ явцанд юу ажиглагдчихсэн гэхээр энэ бие бэлдэргээ түрүүн бэлдэржүүлэх юм яриад учраас эрүүл байх хэрэгтэй. Одоо цэргийн насны залуучууд одоо хараагаар зүрхээр одоо сэтгэл санааны одоо ийм яваар энгийн одоо зүгээр байдаг зүйлээр л ерөөсөө эрүүл мэндэд тэнцэхгүй юм асуудлууд гарч байгаа. Тийм учраас ерөөсөө бид нэр эрүүл мэндийнхаа одоо төвтэйгээ ярьж хагаад ерөөсөө энэ системд эрт илрүүлэг одоо тэгэхээр бид нэр бас одоо энэ ковид үетэйгээ ч гэсэн бас бид нэр энэ эрт илрүүлэг жирэмсэн ээжүүд бас ганцхан гэхгүйгээр энийг хамруулах юм энэ дээр дагуулад цэргийн насныхаа хүмүүсийг яг цэргийн насны хүүхдүүдэд очихын тэр залуу охтуудыг бас одоо ерөөсөө эрүүл байлгах. Тэгжээж бид нэг аль альнийг эрүүл байлгаж чиж одоо тэр өвчлөл бүү. Тэрнээс ч ганцхан нэг тал руу туйжраад авах юм бол бас энэ чинь одоо нэг тийм үр дүнгээ өгөхгүй. Тийм учраас хосолсон явуулъя гэдэг. Ингээд эрүүл мэндийн бас одоо төрийн бас байгууллагатайгаа хамтраад Сүрьягийн илрүүлгийн хийх энийг хажуугаар эрүүлжүүлэхийн ажлуудыг нэлээд эрчимтэй хийгээд сая бид нар бас 14 хоногийн хугацаанд бас тэднийг авчиж энэ ковидын дундор бас бид нар эрүүлжүүлэх ажлаа бас цаг алдахгүй хийх ийм одоо ажлуудыг зохион байгуулсан. Ковид үед бол ерөөсөө бас залуучууд бас их давмгаалж одоо бас өртөж байна. Тэгээс хойр өвчтөн хүмүүс илүү хүнд тусаж байна. Тэгэхээр одоо энэ залуу ч юм уу ахмад ч юм уу эсвэл дунд ч юм ингээд хязгаарлахгүй шүү дээ. Наснаас хамгийн гол нь тухайн хүн л одоо эрүүлж эрэг тархлаа сайтай байх юм бол бас 2 вакцины аялж хөнгөн тусаж байгаа асуудлууд байна. Зарим нь хүн тусаж байгаа асуудал заавалчгүй цаана нөгөө бас хойр өвчтөй усуд бас илүү энд өртөмтгий байгаад байгаа учраас одоо бас энэ ажлуудаа бас илүү эрчимтэй явуулъя бүр хөтөлбөр гаргаад одоо ингээд бид нэр явж байгаа. Тэгээд энэ хөтөлбөрөө бас илүү хөгжүүлээ явна гэсэн ийм одоо байр суурьтай байж байгаа. Би танаас ерөнхийдөө яг энэ хүмүүсийн яг одоо нүдэнд харагдаж байгаа энэ хөгжил ялангуяа энэ дарилга байшин сүндэрлүүлж байгаа ийм зүйлүүдийг асуухыг энэ удаа зарсангүй. Яг энэ нийгмийн цаана байгаа энэ нийгмийн чухал суурь асуудлууд болох боловсрал эрүүл мэндийн холбоотой асуудлуудыг бодлогын түвшинд ямар бодлого барьж байгаа вэ гэдгийг асуухыг зорилоо.
За яг өнөөдрийн хувьд одоо нөхцөл байдлын хувьд иргэдийн хамгийн хүсэж байгаа, за хамгийн их санал хэлж байгаа нэг асуудал бол энэ замын асуудал байгаа. Замын сүлжээний асуудал байгаа. Ерөнхийдөө налах дүүрэг маань 17 оноос хойш хаа 17 оноос хойш төв замуудаасаа эхлээд Улаанбаатар налахын зам гээд замуудын бүтээн байгуул нэлээд эрчимтэй явж байгаа. Одоо тулгарч байгаа нэг асуудал нь налах дүүргийн 8 дугаар хорооны 10 шар гэж ярьдаг. 10 шар орчмын одоо замын эвдэрлийг иргэд нэлээд гомдол санал хэлж байна. За түрүүн ярьцлагын ихэн та бас дурдсан 1-р хорооны зам гэж. Энэ замуудын засвар үйлчлэгээ хизээ хийгдэх вэ? За ер нь зам дагаж хөгжил. Яг л анх одоо бид нар ерөөсөө хуучны түүхээ бол бас мартаж болохгүй. Саяхан бид нэг урс хоёр эсрэг улсрал зам авч орчдөг гэсэн бол одоо энийгээ дагаад сэтгэл дэмүү явдаг болсон. Одоо хотын төв рүүгээ орж ирээд дүүрэг дотроо бас одоо яг энийг үргэлжлэн явж байна. За одоо хороодуудаа хооронд бас замаар холбоно гэсэн ингээд мэдээж энэ замтай холбоотой асуудал дандаа хөрөнгөний асуудал байдаг. Хөрөнгө гэхээр замын асуудал бол одоо нэг одоо километр зам тавихад л тэр бас дээш төгрөгийг л хүртэх ярьдаг. Тэгэхээр одоо энийг бас яаж бид нар бас асуудлыг шийдэж явах вэ? Жил болгон замын асуудлуудаа хийгээд жил болгон асуудлуудаа шийдэж явж байгаа нь бас бидний одоо өнөөдрийн бас давуу тал болж байна. Ер нь 60-70 жил одоо ерөөсөө гар хүрээгүй юм дээр хийсэн юм дээр илүү их зардал гардаг. Нөгөө зураг төсвийн асуудал, өмнө хийсэн зураг төсв нь одоо шинжилсэн зураг төсвөөр өртгөн өндөр болчдөг. Ингээд одоо хоорондоо дандаа бас одоо зөрчилдөх юм асуудлууд гардаг учраас бас нэлээд цаг хугацаа шаардсан юм ажлууд байдаг. Яа харахгүй одоо бид нэр одоо тавхтай өшөөнөөс авахлаа цаашаа 51-р байр хүртэлхийн замын одоо 4.4 км авцсан 4.3 тэрбум төгрөгийн өртөгтэй зураг төсөв байдаг. Гэтэл одоо энд яг чаргуу төр төсөвд бас оруулах өнөөдрийн нөхцөл байдал ингээд бас оруулсан ч бас одоо төр хойшлогдсон юм асуудлууд байгаа. Тэр үүднээс энэ жил бол бас иргэдийн саналуудаа авч жагаад 550 сая төгрөгийн одоо бас замын засварын ажлаа бол бид нар сая хэсэгчлээ тийш оруулж байгаа. Зам зурагтай гэдээ бас ордгүй юм асуудлууд байдаг. Тэгээ аль болохоор бол бид нар бас нийслэлийн авцантайгаа ярьж байгаа. Иргэдийн санал төдөө өнө байна. Дээрээс нь нэг гүр машин техник явна. Хүүхдийн орчин байна. Бас бидний нэг юу зуааруулс тусам сая нөгөө сургууль хүүхдүүд бас нөгөө хичээл сургуульд яваагүй болохоор бас тэрийг мартчихад байгаа тэр замаа. Гэтэл тэр бол хэрэгтэй. Хэзээлбэл хязгаар сургууль ороход зам л сайн байж байгаа юм. Тийм учраас бол яг ч аргагүй бол энэ зайлшгүй шаардлагатай гэдэг үгнээс тэрийг шууд тэнтэй тавиад одоо ажлыг эхэлж байна. Тэгээ бид иргэдтэй нөгөө явуулын өрөөгөр одоо энийг хийнэ гэсэн одоо хийгээд эхэлж байна. За 1-р хорооны зам дээр бас одоо иргэдэн маш их олон санал тавьсан. Дээрээс манай шуурхай штаб иргэдийн гомдол дээр бол одоо нөгөө эмнэлэг цагдаа онцгойгийн нөгөө яг албан үүрэг гүйцэтгэх явж байгаа байдлаа яаралтай тусламж явдаг. Замын бартаагаа гарах гэж явсаар байтал цаг хугацаа тодорхой хэмжээнээс хаардаг юм асуудлууд. Тэхийн тулд би одоо өнөөдөр иргэдийн уралдаа бас ер нь боломж нөөцөөс ямар асуудлыг шийдэх боломж байна. Одоо тэрийг одоо ирэх оны төсвөөс одоо бас ямар нэгэн байдлаар одоо тодтол юм орох юм бол асуудлыг шийдэх боломж байна гэж саналаа бол одоо хургуулж шийдвэрээ авахгүй хүлээж байна. Гэхдээ бол бид нэр энэ жилдээ бол ямар ч байсан засварын ажлыг хий гэсэн ийм одоо хатуу байр суурьтай байгаа. Тэгээ иргэдээ ч гэсэн одоо бид бол 1-р хорооныхаа яг энэ замыг одоо хийнэ. Ямар ч байсан одоо өнөөдөр өнгө цасын суур нь маш их одоо гэмтцсэн. Анхнаасаа нөгөө зураг төсгүй одоо механик одоо чухал тооцоогоор хийсэн учраас суур бол их муутай. Үндсээрээ одоо суур янзлах юм шаардлагатай. Одоо энийг янзлалтаа гэхээр 100% бол одоо бас яг бүрэн гүйцэтгэл хийгдэж чадахгүй. Гэхдээ ямар ч байсан он тоон биш. Өнөөдөр одоо эмнэлэг онцгой тэрүүгээр явж байгаа иргэдийн одоо өнөөдөр ямар ч байсан тав тухайн тодорхой хэмжээнд төвшөнд хүргэхийн төлөө бол одоо бас зураг төсвийг гаргуулад одоо бас компаниудтай яриад одоо асуудлаа шийдэх гэдэг ингээ явж байна. Тэгэх юм бол төв замд одоо ямар ч байсан бид нэр авцамын хувьд одоо тийм хүндрэлүүд байхгүй бол тэгээд дараа нь систем DMT-гээс одоо тархтай шороодуудыг олвсон. Тэгээд одоо хороодуудаа одоо 4-р хон божуугаас цаашаа 100 аймаг руу явах зам одоо ингээд 7 сарын 20 дээр одоо 8 сарын 1-ний үсэн ажиллагаанд бол ингэх юм бол төв замаараа явах
хөдөлгөөн саарна гэж нэгсэн. Тэгэхээр үндсэндээ тойрог замын юм одоо бүх юм. Тэгэхээр одоо нарлагын замынхан бол одоо цаагаараа шууд ордог болцсон шүү дээ. Хуучин бол зөөрөө л явдаг байсан. Тэгвэл бол цаагаараа явдаг болчихсон. Буян алгахын ачааллаас тодорхой хэмжээгээр ачаал нь буурна. Цаашаа одоо ингээд шууд одоо ингээд тойрж ингээд нөгөө гаал нунцгай эмнэлгийн машин явдаг бол шууд цаашаа нэвт гараа явах. Урагшаа явах замууд одоо замтайгаа нарлагийнхаа замаар цаашаа яваа шууд урд аймаг руугаа явчих шин. Ингээд нөгөө төв голцоо хэлбэртийн замууд бол одоо наалах дөрөгдмөн бүрэн одоо дуусч байгаа гэж хэлж болно. Тэгээд доторх замуудаа ингээд жил дарааллаад одоо ингээд системтэйгээр явуулъя гэсэн юм бодолтой байна. Эхнээсээ болоод нийтдээ сая амар сайхан гишүүн маань бас одоо юун дээр 267 сая төгрөгийг улсын хөнгөөр одоо зураг төсөө ажлуудыг хийх төсөөд одоо зургууд нь явж байна. Дид үтцсэн зам харгууны одоо зургуудын ажлуудаа барилга хот байгуулалтын юм дээр зарлагтай явж байна. Тэгэхээр ер нь энэ дид үтцэс замуудын одоо зураглууд бүтэн гараад ирчих юм бол бид нэр хөрөнгөө ярьж явах ч гэсэн одоо ерөөсөө нөгөө төсөө мөнгөний шийдвэрлэлт хамгийн гол барих зүйл чинь зураг төсөл. Тийм. Тэгэхээр зураг төсөө ажил хамгийн гол хоцрогдсон, удцсан одоо зарим байхгүй гэх мэтчлэн одоо зураг. Энэ дээр нь бас нэмээд ирэхэд бас манай тэрэлж бол одоо бас аслагдсан гэдэг. Тэгээ одоо сургууль цэцэрлэгийн асуудал байдаг. Одоо баг сургууль цэцэрлэгийн асуудлын одоо сая гишүүн маань бас одоо 3.3 тэрбум төгрөгийн энэ жил тавьсан. Сая бид нөр хөөцөлтөд зургийг гаргаад одоо тендер зарлагтай явж байна. За ажлын хязгаарнаас эхлэх үү? Тендер зарлагтай одоо явж байна. Тэгэхээр тендер зарлагдана гэж одоо бас нэг хуулийн хугацаатай. Тэгээд тэр одоо тендер зарлагдаад компани шалгараад ирэх юм бол 240 хүүхдийн гэсэн. Тий, юуны 160 хүүхдийн баг сургууль 90 одоо ортой хүүхдийн цэцэрлэг ирлээ. Ингээд нийтээ 240. Тэрэлж рүү ч бас. Тий. Иргэдийн тэлэлт бас. Тэлэлт их болж байна. Тэнд хүүхдийн сургаан хамгаалт их болж байна. Тэгвэл наашаага биш тэнтэй сурах бүрэн боломжтой. Ингээд дараагийн бас 22 онд бас бид нэр энэ тэлж рүүгээ бас 600 хүүхдийн одоо сургуулийн одоо цогцлбэрийг бариулах бас саналаа өгүүлж байна. Одоо бол бид нэр одоо нийслэл их хурл хаанч байсан урдсан байдлаар заавалч одоо саналаа оруулалт цахимд оруулдаг болсон. Цахимаар ороогүй бол ерөөсөө хурал дээр шинэ асуудал хилцгээ болцсон. Тийм учраас 6 сарын 1-ний дотор багтааж бол бид нэр бүх одоо цахимаараа одоо хийгдэх саналуудаа өгсөн гэсэн дүүрэг. Тэгэхээр энэ дээр би бас нэг юмсгээд оройтж ерөөсөө юмнууд өгөхгүй. Тийм учраас байгууллагууд яг тодорхой өмнө мэдээллийн юмд цаг хугацаа алдгүй өөрийнхөө саналуудыг бас заашгүй өгсөн байх юм шаардлага байна. Нэвтрүүлгийн дундуураас орж ирж үзэж байгаа үзэгчдэд аюул зочноо дахин танилцуулъя. За өнөөдрийн зочноор Налах дүүргийн засаг дарга Арднаа Базар өргөтөж оролцож байна. За тав хоёрын ерөнхийдөө ярилцах цаг маань бас өндөрлөх тийшээ хандаж байна. За дараагийн асуултыг танд тавихад энэ дахин төлөвлөлтийн асуудал байна. За дахин төлөвлөлтийн орон сууцны цагаан байрнуудын дахин төлөвлөлтийн асуудал, хоёр байрны асуудал маань бас нэлээд эрчимтэй барилгын ажил нь хийгдэж байгаа нь энэ дээр харагдаж байна л да. Дараагийн байрнууд руу хизээ орох вэ? За мөн Налах дүүрэг маань ерөнхийдөө тэлж байна. Маш их одоо хүмүүс Налах дүүрэглөө ирж суурших, ажиллах. За мэдээж дагаад энэ нөгөө зүүн бүсийн түвшний үйлдвэрүүд, энэ аялал жуулчлалын бүс гэдэг нөхцлөө бас нэлээд хамаарчл байгаа хальтаа. Тэгэхээр оршин суугчид хүн амынхаа өсөн нэмэгдэх хэрэгцээг дагаад бодлогынхоо энэ төлөвлөлтийг ямар зохион байгуулалтаас хийх юм тооцоолол судалгаа байна. За ер нь өдрөөс өдөрт хүн амын тоо ихсэж байгаа. Бид нөө 36 мянган хуамтай байсан. Одоо 38 мянган хуамтай болж байгаа. Сүүлийн одоо 3 жилийн хугацаанд ингэж өсөж байгаа. Тэгэхээр энэ бол ер нь тооцоолол бид нэр 2025 он гэхэд 65 мянган хуамтай болно гэсэн ийм статистик мэдээлэл байдаг. За энэ хэмжээгээр бол орон сууцруулах асуудал. Энэ одоо яндангийн тоо бууруулах. За бид одоо шахмат түвш оруулахаар одоо агаар орчны нөгөө богтлын нөгөө бүсэд зоонд оруулах энэ асуудлыг бас иргэдийн дүүрэгт одоо нийслэлийн иргэдийн уралдаа тавиад одоо засаг даргын одоо нийслэлийн засгийн одоо зөвлөлөөр орохоор одоо бэлтгэл хангалттай явж байна. Энэ дээр бол нийт бол нэг 7800 орчим яг өрх байна гэж гарч байгаа. За энэний ман дүүрэг бол нэг 11 мянган өрхтэй гэхэд 7800 гэхэр чинь бараг нэг
25% л одоо гэр байшин хороолт бус нь бүх гэр хороолт байна л гэсэн. Тэгэхээр дүүргийн хэдэн гэр хороолт байна. Тэгэхээр энэ хүмүүс болгон нөгөө галт төлж байгаа. Тэгэхээр энэ агаарын бохирдлыг мөрөлдөнд цаашгүй дахин төлөвлөлт. Тийм учраас энэ нөгөө гэр хороолт дундаа нөгөө инженерийн шугамныг дэд үтцийн татаад өгье. Айл болгон одоо тогоороо цахилгаанаа асуудлаа шийдэг, бохироо өөрөө шийдэг гэдэг ингээд нэг төсөл хэрэгжүүлээд манай баян зүрхийн нэгдүгээр хороонд хэрэгжиж байгаа. Тийм хэрэгжиж байгаа. За энэ бол бас зарим нэг юм дээр бас гацсан юм асуудлууд байсан бол одоо эднийх бол юмоо хийгээд одоо ингээд явж байна. Тэгээ энийг хүлээлгэж өгөх юм бол энэ жишг юм болох ч. Заавалчгүй гэр хороол байгаа хүн одоо гэрч ч юм уу одоо тийм ээ гал түлхгүйгээр одоо халуун усаа өөрөөс гэрээс хэрэглэгээр авчдаг ийм хэмжээний төвшөнд хүрэхээр инженер усын тавтай одоо усаа өөрөө цахилгаанаараа халаачин тэгээ одоо хоолундаа бүгд энэ цахилгаанаа хийж нөгөө 50% хэмдрэл 100% хэмдрэл шөнийн тариф эднэрт ороо явчихсан бол харьцангуй бас одоо мэрэг дээр бүх ачаал бас харьцангуй гайгүй болоод ирэх юм бол заавалчгүй орон сууц гэхгүйгээр гэртээ сайхан амьдрах ногоогоо тариад ингээд хүлэмжинтэй сайхан өөрх болгон одоо модоо тариад ингээд агаарынхаа бохирдлыг өрснийхөө бохирдлыг бууруулаад авах юм боломж бүрдэж байгаа. Төлөвлөлтийг бол энэ хэлбэрээр одоо аялал жуулчлалын бүс нөхөдөө аж ахуйн одоо чиглэл нь хаана байх юм одоо үйлдвэрлэлийн чиглэл нь хаана байх юм түрүүн бас та ярьсан энэ шахмал түвшний үйлдвэртэй холбоотойгоор асуудал. Тэгвэл үйлдвэр технологийн парк шахмал түвш тээвэр логистик нь одоо нэг бүсчилтэй байх хэрэгтэй. За тэгээ энийгээ дагаад нөгөө хот шилд байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө орон сууцны асуудлууд ор. Тэгээ бас бид бол одоо залуус нэг хоёр хороол Улаанбаатар хотод байгаа тэр төслийг бас одоо дүүргийнхаа ийшээ одоо байршуулах, нутагшуулах. Энд одоо тэр Кембрижийн сургууль нь хаана олон улсын сургуулийг заавалж одоо Улаанбаатартай биш эндээ байх боломж бас байгаа. Тэгэхээр тэр одоо залуус хорооллыг бол бас налах дүүргээ авчирч одоо байршуулах, нутагшуулах асуудлыг бас шатнд шаттай тавиад бас дүүргийн нийслэлийн иргэдийн уралдаараа бас саналуудаа явж байгаа жишээ. За энэ одоо шахмал түвшнийхаа одоо цэгүүдийг нэгэд ирэхээр энэ нөгөө иргэдийнхаа аюулгүй байдлыг хангах, иргэд өөрөө бас одоо цуухнаас ахуулаад, яндангаас ахуулаад, цоронхоо битүү юм уу, битүүмжлүүдээс хангах, урдсан сэргийлэх ажлуудаа хийхээр ингээд бид хүртэл одоо эрүүл мэндийнхаа байгууллагын эдийн зөвлөгч одоо эмчнэр мөн бас иргэдийн төлөөллөдөө бас бид нар сургалтанд хамруулсан. Хүн яагаад угаартдаг юм? Угаартуулбанд бол ихний арга хэмжээ яах ёстой? Яаж урдсан сэргийлэх ёстой мэдээллийн сэрэмжлэлүүдийг одоо бид нар өгөөд эхэлсэн байна. Гэх мэтчлэн хийж байгаа үйлдвэртэй холбоотой юм заавалжгүй тэнд хаана очдөг вөхөр иргэдэл тэрийг хүртдэг, иргэдэл тэнд өртдөг, иргэдэл тэнд санамсаргүй байдлаас хүүхдүүд мань өнөөдөр асуудалд ордог, өөрсдөө ч асуудал. Тэгэхийн тулд хийж байгаа зүйлээ мэдээлэл иргэдэд илүүх юм бол тэр мэдээллээс хүмүүс өөрийгөө бий яах ёстой вэ гэдэг ийм одоо өөрийнхөө дараагийнхаа бас одоо хот төлөвлөлт ч юм уу ингээл ярихаас илүү энэ мэдээлэл иргэдэд өгөх юм бол иргэд маань өнөөдөр ийм болох юм байна би яах ёстой. Залуучууд маань за ингэж хөгжих юм байна би яаж өөрийгөө хөгжүүлэх ёстой. Тэгэх юм бол хөгжих бас боломж нь байна. Манайхан саяхан мэрэгэл сургалт үйлдвэрлэлийн төв өнөөдөр политехникийн коллеж болсон. Тэгвэл тэнд одоо 18 төрлийн яг одоо өнөөдөр хүүхдэд мэрэгжлийн одоо авах боломжтой. За тэгвэл энэ дээр шинээр зам анги нэгдсэн. Зам гүүрийн анги. Энэ дээр яг хөөхөр ерөөсөө 2.5 3 4 жил сураад өнөөдөр бид өөрсдөө замаа тавьдаг болох нь шүү дээ. Хүн авчир техникийн хүн мэрэгжлийн хүн авчир. Өнөөдөр одоо миний яд нэгдүгээр хороонд ярьж байгаа замыг бол одоо бид дүүрэг дээрээ өөрсдөө тавьдаг болох гэж шүү дээ. Яагаад тэгэхээр мэрэгчлэн болсон учраас тэнд бэлтгэж чинь. Төгслөө ажлын байр нь билээ. Гэдэг ийм уян тийм бас ажлуудыг энэ боловсролынхаа системтэй холбооч өгч энэ мэдээлэл хийх гэж байна гэхээр иргэд тэр ээж аауд хүүхдүүдийнхээ сонголтыг за ийм байна. Миний хүүхдүүд сонголтны ямар байна. Дуртай нэг нь орог магадгүй одоо энд орсон хүмүүс ирээдүйн одоо бидний маш энэ тэлж байгаа тохиолдолд замаа бид нар өөрсдөө тавьдаг болчвол асуудалгүй одоо хөрөнгө оруулалтаа бид нар шийдээд өгөх юм бол тэнд одоо гадны одоо хүн авчирч явж тийм ээ хөгжлийг түүчээ биш өөрсдөө бүтээгдэхүүнээ хийгээ гаргахаар
Яаж ээж аавч нь бахархал хүүхдүүд маань ч өнөөдөр би энэ замаа тавьсан шүү дээ гэдэг. Тэгээ өөр хүүхдүүд ингээд тэр ингээд нөгөө бие бинийхээ магтах, бие биенийхээ уншуулах энэ хөгжлийн түүчил гэж үздэг байна бид нар. Яагаад тэгэхээр энэ гэр бүлийн дотор бие биенээс бахархах, одоо дүүргээрээ бахархах, дүүргийн хийж ажлынхаа өнгө төрхийг тодорхойлох юм чинь бидний хөгжлийн түүчээ гэж. Тэгэхээр энэ оюунлаг зүйлд нь бид нар ийм хөрөнгө оруулалт хийе. Тэгэл ийм гэгээлэг зүйл бол бидний хөгжлийн түүчээ юм аа л гэж бас ингээд эцэстний одоо бидний хөрөнгө оруулалт, боловсрал, эрүүл мэнд одоо энэ бүх юмны зохицол бол хамгийн сүүлд ерөөс хөгжлийн түүчээд бид өөрсдөө хөгжих ёстой мал гэдэг. Ингэж хөгжиж одоо бид нар илүү бие биентэй бас урам зориг өгч, илүү ихтгэл өгч мэдээж ирээд өнөөдөр бид нарыг одоо юм хийн чадна гэж тавьсан бол бид нар энийг өөрөө тултал нь одоо яг эргэн өөрөө нэг хүртэж шатах хэмжээгээр л одоо бид нар зохион байгуулалт ажиллах цаг хугацаа алдахгүй байх юм чухал гэж үзэж байгаа. Тэлгүй яг уу эргэн бүхэн хөгжихийн тулд яг одоогоор эрүүл байх нь хамгийн чухал асуудал болоод байна. За тэгээд ярьцлагынхаа төгсгөл та бас дүүргийн засаг даргын хувьд дүүргийн онцгой комиссийг бас ахалж байгаа. Яг энэ хариуцлагатай одоо хүний хувьд дүүргийнхаа нийт иргэдтэй хандаж юу уриалмаар байна. За энэ зуны хувьд бас ковидын нөхцөл байдал амаргүй байна. Эрүүл мэндийн салбарын маань бас нэлээд туйлдж байгаа ийм төр зураг ажиглагдаж байна. Тэгэхээр нийт иргэдтэй та бас хандаж юу захих вэ? За ер нь одоо бид өөрсдөө яг ингээ хөгжлийн түүчээ болох гол суурь нь бид өөрсдийгөө хөгжүүлэх асуудал. Тийм учраас гарч байгаа шийдвэр дээр хүн шүүмжлүүлж болно. Шүүмжлэлийг бол бид хүлээж авна гэж байна. Тэгэхээр шүүмжлэх тусам хөгжил явагдана. Тэгэхдээ зөв яг одоо хин нэгнийг одоо гүтгсэн, хин нэгийг доромжсон. Одоо 7 сарын 1-ээс эхлээд зөрчлийн хууль заахаа бас одоо хин нэгнийгээ доромжсон бол одоо зөрчлийн хуулиар арга хэмжээ авах ийм асуудал байна. Тийм учраас шинээр гарч байгаа хууль тогтоомжуудаа ирээдүйн бас сайн танилцаарай гэж би бас нэгдүгээр хэлмээр байна. Яагаад тэгэхээр мэдэхгүй байж байгаад магадгүй одоо торгуулцдаг, мэдэхгүй байж байгаа санамсаргүй одоо үйлдэлээсээ болоод өөрөө бас асуудал орчих вэ. Тэхийн тулд гарч байгаа одоо энэ шийдвэр хууль тогтоомжуудыг бас сайн одоо танилцаарай. Хэрвээ танилцахгүй бол тодорхой хэмжээгээр бас бид нэр одоо лавлах утсууд байгаа. Штаб руу хүртэл яриад манай штаб шуурхай штаб бол ганцхан одоо ковид биш. Ерөөсөө тэр айл тэр хүн толгомж байгаа мэдээлэл хангах ийм хэмжээний одоо ажиллаж байгаа шүү дээ энэ чинь. Өргөтгсөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Тийм, өргөтгсөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Тэгэхээр мэдээлэлээ сайн солилцоороо хэрэгтэй. Бид бол аль болохоор мэдээлэл хүргэхийн төлөө юм. Тэгээд тэр болгон бас хүрхгүй бас тохиолдлууд байгаа. Одоо утсаар цахим ертөнцөөр одоо мэдээлэлүүдээ өгж байгаач одоо энийг хэдүүлээ яаж ажиллах вэ гэдэг дээр санаа бодлого уралдуулаарай. Бид одоо хамтаараа одоо аливаа ажлыг хийхэд чадахгүй мэдэхгүй юм байхгүй болно. Хамгийн гол нь бид итгэвхтэй сэтгэлтэй одоо бас бие биендээ дэмтэй одоо байх юм бол илүү их үр дүнд хүрнэ. Тэгээд энэ ковидын үед одоо амнаас ковид гэж гарч байгаа хэдий боловч энийг урдсан сэргийлэх доор ажил одоо 12 наснаас дээш хүүхдүүдтэй бүгд ээж аауд нь хурж ирээд одоо вакцинд 100% хамруулчих юм шаардлагатай. Энийг талын одоо сайн дурын үндсэн дээр байгаа боловч нөгөө талын бас нэг талын хариуцлага болоод байгаа. Тэгээ энэ бол өөрөө цаанаа их хор нөлөөтэй орохгүй байснаар бид нар мэдээлэл маш сайн хангаж байгаа. Тэрнээс биш одоо өнөөдөр энэ тэрж вакцин юм уу, энэч вакцин юм уу гэдээ одоо урьдчилсан ам дамжсан ярианаас өөрсдөө эргэлзээ бий болдог. Тэндээ итгэл алдардаг. Тэгээд тэр нь одоо бас өнөөдөр одоо бэлээ болж байгаа юм шиг иргэдмэн өөрсдөө тэр нэг хойрох суух юм бас үндэслэл нь бий болчиход байна. Тэгэхээр ямар нэгэн одоо буруу зүрүү ташаа мэдээлэлд одоо өртөхгүйгээр автахгүйгээр одоо хүүхдүүдэд эрүүл байлгах дархлааг нь суулгах нь бидний аав ээжүүдийн үүрэг шүү. Тийм учраас бас хүүхдүүдэд вакцин 100% хамруулаарай. Тэгээд хамруулсан хүүхдүүд маань өнөөдөр бас бидний эрсдлийг бас тавьчихгүй байх тийм үндэслэл болж байгаа. Одоо судалгаагаар үзэхэд хүүхдээсээ бас эцэг эхчүүд нь бас энэ халдварыг аваад байгаа юм шин тэмдгүүд илрээд байгаа. Яагаад тэгээд бид нар вакцин байхгүй гэж байгаа улсын онцгой комиссын шийдвэр гаргаж ингээл шийдвэр гарангуут нь бид хойшоо сууж болохгүй. Тэгэхээр дүүрэг өөрсдөө уриалъя л гэж байгаа. Иргэдээ бид уриалъя.
бид бусдаа үлгэр жишээч байя гэдгийг одоо хамгийн эцэст нь хэлье. Ингээд нийт одоо дүүргийнхаа иргэдэд одоо эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье. Удахгүй сургуулаа төгсөх гэж байгаа 12 дараагийнхаа дүүнартаа бас сурсан, мэдсэн зүйлээ шалгуулад хүссэн сургуультай орохыг та бүхнээсээ хүсье. 8 сар хүртэл одоо хэдий одоо Есүс шалгалт хойшлогдож байгаач та нарын минь хариуцлага өндөр хичээлээ битгий орхидуулаарай. Улам сайн одоо хичээлээ давталгаа хийгээрэй. Багштайгаа илүү ээж автайгаа илүү уялдаа холбоотой байшгүй дүнрээ хичээгээрэй гэж хэлээ. Ингээ та бүхэндээ эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье. За өнөөдөр бас бидний урилгыг хүлээж авч хүрэлцэж ирж нөгөө Илэн Далангуй ярилцсан танд бас баярлалаа. Ажлын амжилтыг хүсье. За 2022 онд Налах дүүрэг байгуулагдсны түүхт 100 жилээ болноо. За энэ түүхт ойгоороо налаачууд бид бүхэн сэтгэл тэнүүн, өвчин золонгүй, эрүүл энх байж сэтгэл тэнүүн 100 жилийнхаа баяр наадмыг бас тэмдэглэх энэ сайхан өрөөлийг өргөн дэвшүүлээд өнөөдрийнхөө ярилцлагыг энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. За баярлалаа.